За өнөөдөр бид нэр ийм Монголиатай хамтраад 2025 онд иргэдэд үзүүлж байгаа үйлчлэгээ захимжуулах илүү яаж хүртээмжтэй болох уу гэдэг талаар ажиллаа ярьж санал солилцлоо. За энэ хүрээнд бол бид нэр e-family буюу гэр бүл чиглэсэн үйлчлэгийг илүү дэлгэрүүлэх, энэ цаана ямар концепттэй байх илүү проактив буюу өөрчилж өөрсдөө үйлчлэгийн санал болгодог байдлаар хөгжүүлье. Энэ нь юу вэ гэхээр төрийн албаа хаагч буюу биднээс үзүүлж байгаа төрөөс үзүүлж байгаа үйлчлэгээ хүлээх биш. Өөрчилж та энэ үйлчлэгийг авах уу гэж санал болгодог байдлаар шинэ концепт руу шилжийе гэдэг дээр санал солилцлоо. За мөн хөгжлөн бэрхшээлтэй иргэдийн суурь мэдээллийн сан гэсэнчилж хөгжлөн бэрхшээлтэй иргэдэд үзүүлж байгаа үйлчлэгийг сайжруулах талаар бас зөвлөлдлөө. За ингэснээр бид нар хөгжлөн бэрхшээлтэй иргэд үйлчлэгийг авах, тусламж үйлчлэгийг авахад хүндрэлд үзүүлдэг олон талын мэдээллүүдийг тулгадаг асуудлыг нийгэм үр зэгцлэх асуудлуудыг бас шийдэх талаар санал ярилцлаа. За мөн нийгмийн даатгал халамжийн үйлчлэгээнүүдийг авахад зарим нэг үйлчлэгийг бол сайжруулах шаардлагатай дүгнэлт өнгөрсөн хавар бидний процесс инженерийн дахин загварчлалын дүгнэлтээр гарсан байгаа. Энэ үйлчлэгээнүүдийг сайжруулахад ийм Монголиа болон манай хариуцсан агентлагууд маань илүү идэвх санаачлагтай оролцож сайжруулахаар ярилцлаа.